Шинэ багц төгөлдөр үндэсний оператор G-Mobile. Бид нар бол нэг хоногт гаргалаа. 2 үжигээ. Латин руу ороод ирсэн чинь бас хөндөрлүүд гарч байгаа. Тэгээд цаг хугацааны хувьд ч гэсэн бас жоохон давчуу байгаа. Нөгөө бүжгэлдгөө гэж анх бүжиглэхтэр ерөнхийдөө багш яазаа нөө яг л тэрийг сурахыг бодно. Тийм болохтой багшийн тавьсан тэр хөдөлгөөнүүтэй л одоо маш сайн гүйцэтгэж хийх хэрэгтэй л болчихж байгаа. Яг биед нь гарч байгаа өөрчлөлтийн хувьд бол бас нэлээд шуугж байгаа. Эдсэн налга болсон. Хөлс бас нэлээд урсгаж байгаа. Тэгээд тийм учраас угсаа жин хайж байгаа. Тэрнээс гадна айгуу гайг өөрөө ч гэсэн бас ер нь айгуу бүжиглэх эвсэлтэй. Тийм учраас ер нь юу ч чадахгүй нөөжүүд бол гайгүй л гэж. Хөдөлгөөнүүд нь бол ерөнхийдөө их хурдан байдсан шүү дээ. Чаачи бол бүр ялангуяа тэр нэг хөдөлгөөнд автдаг. Маш олон хөдөлгөөнийг нэг аянд их хурцтай тэгж оруулдаг. Тийм болох тэр оруулдаг шин юу болоод гөөж Тэгэлгүй яха үзэгчтэй. Тэгэхээр Базар саатын Болдбаатар энэ оролцогчийг одоо бүжиглийн шоунд оролцсноос хойш маш олон хүмүүс үзэх дуртай болсон. Гэхдээ бүжгийг нь бүжиглэхийг үзэх дуртай болсон. Тэгэхээр энэ бол хувийн дугаар 6 Базар саатын Болдбаатар хамтран бүжиглэгч Мөнх Заяа. Стандарт бүжгийг бол үзүүлээд өгсөн. Харин өнөөдөр та бүхэндээ Латин Америк бүжиг болох Ча-ча-ча бүжгээр уулзах гэж байна. Ингээ та бүхэн маань хүлээн авна уу? Excuse me, baby. No, yeah, you baby. Back, oh, you groovy, baby. In, let's make a movie, baby. Time, excuse me, baby. Let's, yeah, you baby. No, oh, you groovy, baby. Back, let's make a movie, baby. Time. It's Mr. Worldwide, Agent A, reporting live from Cape Canaveral. MK, Big Sack, let's rap. Back, in time. Miami equals black mask, black gloves with a little bit of rope to tie. I flipped it, black suits, white shirts, black glasses with a matching tie, like Agent J or Agent K, and I wish the whole world would. Okay, I'm trying to make $1 billion out of 15 cents. Understood, I'm a hoe. Yeah, move and shake a culture, bury a border, record breaker, won't you? Give credit where credit is due, don't you know that we have to go back in time. Монгол Улсын соёлын дөрвөн ажилтан Базар саатын Болдбаатар хамтран бүжиглэгч Мөнх Заяа. Ча-ча-ча. Баяр хүргэе, ямар гоё юм бэ. Энэ заримдаа бид бүгдийг гарч ирээд гайхшгуулдаг энэ сюрприз, энэ зохиомч чи их сүртэй байлаа. Өнөөдрийн зохиомж айгүй тийм сүртэй. Яг бүжиглэх гэнэ гэсэн чинь биш байсан юм биш үү? Зохиомчны үед их гоё сонирхолтой байлаа. Тэгээд бас хамгийн гоё таалагдсан юм юу вэ гэвэл би үзэгчнэр маань надад санд нэгдэх байх гэж бодож байна. Хөгжмөө чангалаа. Энэ цайд дээр гарч ирээд манай нийтийн дуучид яг заавал ингэж ялах юм бэ? Үнэхээр гоё байлаа. Баярлалаа. Ер нь жоохон баавартай харагдсан болов гэж бодоод байдаг шин. Баяр үргэ. Үнэхээр баавартай бүжиг байлаа. Хөгжмийг 2 дахин эхлүүллээ. За хамгийн түрүүнд би хонгоргоосоо яриагаа эхлүүлье гэж бодож байна. Яг гэвэл чи бас түрүүчийн бүжгэн дээр гарч ирээд маш олон сандардаг, тэгээ бие барьдаг зүйлийг мэдэрсэн тийм ээ. Тэгвэл яг одоо ингээд хөндлөнгөөс харахад ямар вэ?
бүр өмнөөс нь сандраад бүр хамаг би харцаагаад. Гэтэ энэ сандралыг давж гараад бүжгээ бас эргээ би бол сайн марцсан гэж ойлгоогүй штэ. Бас нэг сюрприз тий. Өстө гоё сюрприз байлаа. Сюрприз үнэхээр таалагдлаа тий. Гоё сюрприз аялаад. Тийм тэгээд гоё чаажаал аян нэстэ үнэхээр гоё юм. Би судал дээр басаад бүжиглэгээ шахлаа. Аяа бол бас та нарыг гэсэн дөргөөсөн зүтэй тий. Гоё юм. Баяр үргээ дахиад баяр үргээ. Тэгээд би Болтоотор ахыгаа нөө зохиолын дуу чинь тэгээд одоо яг юу гэдэг чинь эмоцтой тийм айхтар тийм одоо эрэгтэйчүүд маань стандарт бүжгээсээ латин руу шилжиж байгаа мөч бол яг тийм аюу хэцүү мөч байдаг. Яг тэгэхээр ингээд уяр чайлж ингээд урсаж явсараад гинэт нэг тийм эмоцтой хүүхаа гэсэн нэг тийм ертөнц рүү явж орох аюу хэцүү. Би өөрөө ч гэсэн тэрийг аюу мэдэрч байна. Тэгээд тиймдээч бас жоохон сандрал ажиглагдсан байх гэж би ойлгож байгаа. Гэтэ зүгээрээ бас үнэхээр цоглог байлаа. Хүмүүсийг дөргиж чадлаа алга ташлыг хангалттай авч чадлаа шүү дээ. Тийм ээ. Энээс илүү яах юм баяр үргээ. Тэмстэй. Юу нь гоё байсан бэ гэдгийг шулуухал хэлье. Яг энэ цаг мөчөд. Хүн сандарсан байж болно. Харин алдагаа дахиад давтахгүйгээр урам зориг ороод чиний тэр энэ цай зүгээр цирк үзүүлээд хайчлаа штэ бүр. Аа тэр яасан ингэ нуурд гэрбат иргэдэг юм бэ. Саяны акробат хамгийн гол нь зөв байсан. Би чаачаа бүжгийг яриха болий. Акробатны эргэлт айгуу тийм зөв эргэлт байсан уу, буруу эргэлт байсан уу Батанбаатар? Ер нь бол цагаан олсон. Яг бүжгийнхаа аль хэсэгт нь өсрөх вэ гэдгээ зөв цагт нь цагаан олж өсөрсөн өсрэлт байлаа. Тэндээс төөлүүрээр ингэж яваад наашаага порт гэдэг төрөг хийж болж байна. Янзын гой цагаан оллоо. Тэгээ би Болдоотрын бүжиглэхдээ нэг л юм ажиглалаа. Хэрваргийн бүжигчин ийм үйлдэл гаргадаггүй. Хэрваргийн бүжигчин ийм сонин бүжиглэлтийг хийдэггүй. Ер нь энийг хийсэн бүжигчин ер нь байхгүй дээ. Тэгээ юу вэ гэхээр ер нь хүмүүс дутуу бүжиглээд байдаг юм байна гэдгийг л одоо л анзаарлаа. Болдоотрын бүгдийг гүйцэтгэлээ. Тэр нэг эмэгтэй бүжигчин маань урдуур нэг эргэлт хийхэд ардуур нэг хүзүүний нэг юм байсан та нар ажигласан үгүй юу? Эргүүлэл хүзүүний нэг ганц юм урагшаа цохоо байлаа штэ. Цохилт өгж байгаа байхгүй юм чинь. Та нар сайн ажиллах юм бол дараа бичлэг үзээ та нар сайн ажиллаарай. Эргүүлээ хүзүү. You know, wish the whole world would. Okay, I'm trying to make $1 billion out of 15 cents. Understand? Нэг би хоёр дахиад нэг юм. Энэ бол бүр чухал миний хэлэх гээд байгаа юм. Хэрваргийн ер нь бүжигчд бүжиглж байгаагүй. Энэ бол бүжигчдийн алдаа байсан байна. Энийг Болдоотрор маш тод томруунаар гүйцэд бүжиглж үзүүлээ гэж бодож байна. Гар барьлаа. Хүүхний бүсгүйхэн гарыг барьлаа. Эргүүлээ. Гүйцэтгэл явагдаад байна шүү дээ. Гүйцэтгэл байна шүү дээ. Дутуу байсан байна шүү дээ. Гүйц хараад өгч шүү дээ тэр. Гүйцэтгэл. Энэ чинь бус бүжиг зөвхөн гар, тэг хөл, суул, босолт ийм байсан бол энд оновчтой газар нь гаргаад далд хийчихэд байгаа байхгүй юу? Айны энэ сонсол байж та тэрэнд чинь. Тэгэлгүй яад юм бэ? Ийм л хоёр. Үнэхээр зөв тантай үнэхээр санал нэгдэж байна. Эрэгтэй хүн яг зөв үедээ л юм гаргах ёстой. Яг хамгийн зөв газараа далд хийх ёстой. Далд буцаагаад авч чадчих. Энд одоо тод томруунаар харуулж чадж байгаад энэ хүний өнөөдрийн бүжгийн онцлог боллоо. Бус бүжигт энийг чадахгүй тал сонин нь. Баяр үргээ. Амн мэлэн гацсан юм шиг байна. Жүүс уугараа богё. За баяр. Нэг E2 баавартаа гүйж ирэл жүүс авч яан да. Ахын ишиг дүүд олдохгүй. Оранж жүүс. Сайхан уучаар өчгний загвар ороод охинтойгоо хуваагаад уугараа. 1 2 3 Ямар гоё юм бэ? Энэ нэр бас айгу ойр мэдрэмж шүү. Зөв шүү тийм ээ? Чи саналыг байна уу? Йоо саналыг байна. Чи үнэхээр гоёг хэрэгтэй үедээ гаргалаа, хэрэгтэй үедээ буцаа гаргалаа шүү дээ. Ер нь бол тэгээд манай багш хэрэггээд толгоогоо ингэж хөдлөхөө байлаа гэд. Би эмоцрол ингэж хөдлөхөө. Би сая толгооны талаар ярьсангүй. Толгоо бол гоё байсан. Хоёр дахь асуудлын талаар ярьлаа. Ягаад заавал тэрийг гаргаад байгаа юм? Сая чи гаргалаа ш дахиад гаргаж ш. Тийм. Хэвшлэх оо. Тийм магадгүй шүү дээ. Хүмүүс яхаараа бүжиглэх болгондоо заавал жижигүр нэмсгэлээд алдах хэрэгтэй гэж тийм үстэй. Заримдаа гаргаад хийчих хэрэгтэй. За нэг гаргаа хийчих. Бас юу. За. Харин энийг мэрэгжлийн шүүгчнэр манай ерөнхий шүүгчнэр юу гэж дүгнсэн юм бол доо. Бацаан шүүгч. Энэ
хамгаалах 2 хүн байна. Сайхан байна. Тэгээд би хинээс болдоотор базартын болдоотороос пүү па гэсэн юм их хүсдэг байхгүй юу. Одоо энэ сүүлийн үед бол би болдоотор хүсээгүй шүү. Юу шүү. Бүжгийг нэсээд байгаа тий. Бүжиг дээр нь тийм зүйл илүү гараасаа гэдэг. Латин ялангуяа урд нь стандарт явсан. Стандартаас латин руу ороход их зүгээ сая хонгор зүйл ярьлаа шүү дээ. Хэцүү. Чи өөрөө ч мэдэрсэн баг тий. Тэгээд би хамгийн түрүүнд гутлаа латины гутал өмсчихгүй яасан гэж бодож байна. Back in time. Яагаад стандартын гутал өмссөн юм бэ? Тэгвэл ядч чамд эвтэйхэн байх байсан байхгүй юу? Жохон чи партнертайгаа баг өндөр болох байсан. Тэгээд хөдөлгөхөд хүртэл тэр латины гутал эвтэйхэн байхгүй. Цээж их тийм их барьж хийгээд байна. Тэг зүгээр зөөллөөд ингээ өөрөөр нь бүжиглүүлчих юм авч ингээ бариад тэгээд түүнд босд нь бол чи хөдлөг одоо ямар нэгэн хөдөлгөөнийг гүйцэтгэдэг гэдэг нь бол яг түрүү Хатанбаатар шүүгч хэлж байгаа зөв. Дандаа гүйцэтгэл аягүй сайн байдаг байхгүй чи. Тэр нэмэгдэл чи хамаагүй те сайхан байсан гэж байна. Зүгээр гүйцэтгэлээ сайхан хийдэг юм чинь тэрэн дээр жоохон техникүүдээр өгшөө жоохон тавтаад өгсөн бол илүү боломжтой байсан за. Тэгээд анхаарчаарай. Стандарт бүжиг гэж латин бүжиг хоёрын ялгаа. За ер нь латин бүжиг нь бол ер нь стандарт бүжиг эхлээд хийхэд бол ер нь хэцүү байсан л да. Тэгээд сүүлийн яг латин бүжиг рүү оронгод улам хэцүү болоод одоо тий 50 юмнаас төргийн юм руу орох бас жоохон хэцүү байдаг. Ер нь бол бэлтгэл бол аягүй их шаарддаг юм байна да. Тэгж л байна. Харин юу хэцүү? Ялгаа нь бол ер нь хөдөлгөөн их төргөн тэр баг тэр аянд их юм амжуулах гэж. Ер нь бас тэр ялгаа хэцүүлээд юм байна да. Багдад байна уу мөхсөйтэй бүжиг гэхэд ер нь энэ хугацаа Багдад байна тий. Ер нь би өөрөө Багдад ахгүй. За баярлалаа. Үнэхээр мэдэрч байгаа ах гэж бодож байна. Мөнгө юу шүгч. За юу латин хэлж байна та. Тэгээ би угаасаа энийг стандартын бүжиг сайн хийгээд тахлаар ч бас латин бүжгийг чи харах юмсан гэж дотор бодож илаа. Тэгээд сая уунаа асуулаа штэ. Латин бүжгийн стандартын бүжиг хоёрын ялгаа гэсэн чи хариулсангүй. Хариулахгүй хаас ч аргагүй юм шиг. Юу ихлээр латин Америкийн бүжиг дээр чи стандартын бүжиг шиг юу гэдгийг би цээж хөдөлгөөнүүдийг нэг баг зэрэг биш. Чи ташаа их сайн хөдөлж явах хэвээр. Тэр ташааны шийдлийг угаасаа өдөгний нууралт ихсэлтээс гарч явах хэвээр. Тэрийг би харахыг хүссэн л дээ сая. Тэгээ чи ташааг FPS тусгаарж тусдаа доотлолт нь бүжгэлж явах хэвээр. Дээрээс нь би чамаас ийм гарны хөдөлгөөнүүдийг хармааргүй бай. Яа бүгд дэвж байгаа юм шиг тий. Let's make a movie, baby. Time, excuse me, baby. Let's, yeah, you baby. Go, you groovy, baby. Back, let's make a movie, baby. Time. It's Mr. Worldwide, Agent A, reporting live from Cape Canaveral. Гарны хөдөлгөөний FPS гаргаад ихтэй. Дээрээс нь та хоёрын хосын одоо юу гэдэг променад байрлалууд дээр тэр зэрэгцээ байдгийг би бас харахыг хүсэж байсан л да. Яг тэгэхээр анхны удаа би чамд латин бүжгэлж байгаа гэж харж байгаа учраас тэгээд асуулт зүгээр чамд латин Америкийн бүжиг бүжиглэхэд чачача бүжиг бүжиглэхэд хөгжмийн тал дээр аян дээр хэмнэл дээр ямар хүндрэлүүд гарсан бэ? Бэлтгэлийн явцад. За ер нь бол тэр нөө тоогоор тоолж хийдэг штэ. Тоогоор тоолж хийгээд яг аятайгаа эхлээд бол тоогоор тоолж бэлддэг тий. Тэгээ аятайгаа ихэд бол ерөнхийдөө бол аяа бас маш сайн мэдэрч өгөх ёстой юм болов. Гэтэ хүндрэлсэдэх юм бол надад бол байхгүй л байгаа юм болов. Тэгээ саяны аяыг хөдөлгөөнд маш сайн эрчимтэй сурах ёстой. Тэгээ саяны аяыг та нарт чачача захта танаа багш нар партнероо зөвхөн саяны аян дээр анханасаа эхлээд бэлдсэн үү эсвэл классик чачача уламжлал хуучны чачача ямар нэг чачача бүжгийн аяа сонсгосон уу? Сая энэ хэлсэн. Дараагийн удаад арай өөр аян дээр эхлээд дасгал хийгээрэй. Тэгээ дасгал хийхгүй бол бас ойлгохтой явахгүй. Ерөнхийдөө үзүүлбэр гоё л байна. Бид нар дандаа нэг зүйлийг эхлээд сурцсан тийм ээ. Ямар нэгэн бүжиглэхдээ нэг гэд бүжиглээ сурсан бол энэ бүжиг хэдийн тооноос эхэлдэг вэ? 2. Хариулт нь ердөө хамгийн эвгүүн нь энэ, хамгийн бас хэцүү нь энэ. Нэг гэж орхиод 2 гэж эхэлдэг нь хэцүү байсан баг тийм үү? За баярлалаа. Ингээд шүүгчдэрийн оноог бүгдээрээ хамтдаа бардам харцгаая. Базарсатын Болдбаатар хамтран бүжиглэгч Мөнх Заяа нарын чачача бүжиг төгсөн эрхэм шүүгчдийн үнэлгээ. 7-9-18 7-8-10 өгсөн та үнгээр гоё яа. Шүүгчнэрийн өгсөн оноо чам таалагдахгүй ч гэж болно.